Hi guys, та бүхэндээ үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Би бүр өглөө эрт гэрээс 7 гэж гараад тэгээ одоо 5 өнгөрөө бараг 6 болох жаахгүй. Явж одоо гэрлөө харах гал хайж байна. Тэгээ өнөөдөр юу яасан бэ гэхлээр виза солиулах хүсэлтэй өгөхгүй. Тэгээ одоо нөгөө бакалавра дууссан болохоор ажил хайх визний англи руугаа солиулах гээд хүсэлтэй өгч явсан. Тэгээд нэг паянтай юм нөгөө би immigration цаг авахдаа яг нөгөө тухай сүүлийн immigration цаг авчихсан. Тэр үед нүгээгүйсэн. Тэгээд угаасаа сургуулийнхаа юугаар югдүүлээ. Сургуулийнхаа юугаар сүүлийн immigration би өгөх гэж би бодсон байхгүй. Тэгээд өнөөдөр 11-с цагтаа исэн. Тэгээд би бүр өглөө за зэгт очиод юм хумаа яагаад бичгээр тентрээр шалгуулад эртгээ очиж гээл 10 гээд татсаахгүй юу нөгөө цаг авсан цагаас цагийн өмнө очиод тэгээ юмнуудаа шалгуулаа байжсэн чинь хүн нь юунд амьдарсан юм бэ штэ тэгээд манай гэрээ хэлээ тийм гэдгсэн чинь тэгвэл гэрээхаа ойролцоох нөгөө immigration дээр очигээд тэгээ нөгөө нэг сүүлийн immigration чинь манай гэрээс 2 цаг гарны зайтаас ахгүй юу. Тэгээд буцаад тэндээсээ гараад дахиад 2 цаг гар гэрээхээ ойролцоох immigration руу яваад ёо. Тэгээд 4 цаг зүгээр нааштай шивчдэг нөт. Тэгээд очиод энэ юу хийгээгүйсэн болохоор яг тэр immigration дээр яг одоо цаг аваагүйсэн болохоор очирлж аваад юу яасаа материал өгсөн. Тэгээд цаг 30 минут тэртээ очирлаад тэгээд материал өгчөөд тэгээд тэндээс автобусан суугаад гэрээхээ ойрлоо гэрээс нэг 30-40 минутын зайтай. Яг манай гэрийн ойр харж ерөөсө фитнес авахгүй байхгүй байсан гэсэн нэг хөлөгтэй биш. Тэгээд арай нэг төв рүүгээ 30-40 минутын зайтай фитнес бүртгүүлэх гээд тэгээд би бол өнөөдөр төлөвлөгтөө харьчаад хувцас солиод тэгээд буцаж гарна гэж бодчихсан байхгүй. Тэгээд явбал бүр орой том шиг санагдаад өнөөдөр бүртгүүлэнгүүтээ шууд жимний хувцас өмсөд бэлтгэлээч гэж бодоод тэг шууд бүртгүүлээд тэнгээ жимний хувцас өмсөд бэлтгэлээчэд гараад оливиангоос нэг ганц 2 юм аваад дайсагоос ганц юм аваад тэгээд арт бокс гээд бас нэг дэлгүүр өгдөө штэ. Энэ хуруугаараа таглаа явчих. Тэндээс бас нэг ганц 2 юм аваад тэнгүүтээ йогоос нэг цүнх аваад ёо. Бас гинти нэг тийм шопинг маяг юм хийчлээ. Яг нэг хэрэгтэй юмнуудаа авчлаа хараа. Тэгээд нэг тиймэрхүү ямар ч тач өнөөдрийн төлөвлөсөн ажлуудаа жоохон оройтсан ч гэсэндээ бодсныхаа дагуу амжуулчихлаа. Одоо гэрлүүгээ хаа явж байна. Харин нөгөө жимнээс манайгаар 30-40 минутын алхаа зайтай болохоор шууд алхаа явчууд бараг кардиого хийгээд амар юм билээ. За тэгээд өөрчин хэрвээ ингээд нөгөө бакалавра төгсөө DR руу солиулах гэж хүмүүс даад бараг мэдчихэл байгаа хтөө. Гэхдээ яг юм яаж мэдхүү зүгээр анхаарчихгүй нөгөө яг хаана immigration цаг авах сайн тооцоолоод тэрийгээ сайн асуугаарай. Тэгээд нөгөө бүрдүүлэх материал хороо нөгөө нэгдсэн бүртгэлийн маягтай тэндээсээ очиж бүгэлчин. Тэгээд топгийн хуудас, цэнхэр үнэмлэх, гадаад паспорт, байрны гэрээний хулбар, тэгээд дипломны хулбар. Тэгээд өөрчөө юу хэрэг боллоо. Тэгээд ер нь бүрдүүлэх материалууд нь бата минь. Тэнгүүтээ юу н бүртгэлийн мөнгө гэж 135,000 вон болсон. Тэгээд нэг тиймхүү 2 юм 3 оны дараа гарч хайх гэж бодож байна. Тэгээ очиод хайдад юу авснаа харуулаад тэгээд оливиангоос авсан юмнуудаа бас хэрэгжилж үзье. Би ерөөсөө өмнө туршиж үзээгүй нэг тийм шаврын маск авсан. Тэрийг гоё туршиж үзээд тэгээ оройнохоо хоолыг бэлдээд амар ядчихсан. Өнөөдөр мэргээд яаж яхад юу яагаад шүн ч гэжтэй. Тийм шүн бүр нэг болж яхад ажилдаа явсан заяа. Нөө хөдөө явна гээд тэгээ бүр нэг болж яхад явсан. Тэгээ өнөөдөр бас
нөө хөдөөнөөс ирэх болохоор оройтож бараг сараас наашгүй юм шиг үлээ. Очиж ямартаж маргаашхан ажиллаа авч явах хоолыг бэлдэж тавиад хийе гэж бодож байна. Тэгээд гэртээ оруулъя. Йоо, за явж гэртээ ороод ирлээ. Бүр ам цангат. Энэ нэрээ ямар цай гэж би нэг купоноос аваад 2 дахь удаа авч ууж байгаа юм. Нэг юм skinny tea гээд тэгээд өдөрт нэгийг уух юм байлээ. Тэгээ байгалийн орчууд нь дандаа нөгөө нэг байгалийн гаралтай болохоор айгу дэж хүм билээ. Тэнгүүтээ өглөөдөө уувал сайн гэсэн. Тэгээ өглөөдөө уухаа мартсан ч юм амжаагүй байвал зүгээр өдөр өдрийн цагаар уучиж болно. Тэгээ нэг юм цай ууж байгаа амтна юу дэж хөө. Тэгээ энэ яг энэний төрлийн тэгээ тэр өдөртөө хавган цэрдэг хүн байвал нөө хулуутайг нь бас уул зүгээр багтайг нь. Юм шиг санагдсан. Купон дээр хэд гэж хэлээ нэг 12-3 мянга гэж хэлээ. За би сая юу авсан бэ? Here бэрштэй чаманахан ийм авсан. Энэ болохоор яах гэж байгаа вэ гэхлээр байна штэ тий. Масаж хийнэ. Энийг би купоноос захиалж байсан чи купон дээр 20 мянга гэжсэн аахгүй юу? Тэгсэн чинь олив yoнгод хэд гэжсэн гэгээч 18 мянга. Тон 2 мянгаар чамхан. Энэ ямар хөөрхөн энд юм цөмөх мөхтэй юм шин. Тэгээд энэ хараа. Тэнгүүдээ энийг ингэж гоё массажлаад ингээд яа амар гоё. Тэгээд ингээ бүр мөр зүрлүүг ингээ гоё массажлах тасаа юу гоё. Энийг бүр аль дээрээс шаав гэж бодсон. Тэнгүүдээ ирүүгээ бас яадаг гэлээ. За энэ хотлоо олоо явчлаа. Ямартайч ингэдэг энэ зурган дээр заавар нисэн. Тэнгүүдээ бас уухаа бас ингэж мэгж болдог гэсэн. Эйгүү дэжгүй юм бэлгээ энийг ингэж авсан. Зя. Сая миний YouTube дээр нэг комент ирлээ. Сайн ингээ хальтарсан ямар төвхтэй ярьд юм бэ л за байх дээ. Тэгээ одоо сонсохгүй байчин л видтэй заавал миний төвхтэй яриа тэгэж төвхшүүн барин сонсох ямар албана. Би одоо хүн болгоны чихэнд наацсан байгаа шүү дээ. Угаасаа л би юм хоо одоо яах юм? Тийм үстэй. Ямар учир зүггүй хараал өрөөл хэлээд тухайн юмтай хараа, тухайн юмтай муулаа муухай сэтгэвтэй юм яриад байгаа ш. Тэгээд өөрсдөө тэгэл зүггүй л хэлээ. Заримдаа ингээд би ингээд тоохгүй өнгөрөөч ихээр бүр заримдаа нэг ядраатай санагдаад. Би ч бас гомд штэ. За нэг юм scrap the mask гинэ. Тэгээд дотроо бүр 2 эд юм байна. Тэгээ нүрээ ингээд угааж зэрлснийхаа дараа түрхээдийг 10-аас 15 минут байж байгаад угаачих юм билээ. Энийг хэрэгжилж үзье гэж бодоод авсан. Тэгээ энэ шинэ хабын нэг ерөөс өмнө харж байгаагүй. Ийм хэрцэгтэй. Тэгээ энэ болохоор сая хэд байжсэн гэгээч 22 мянга гэжсэн. Тэгэхээр энэ чинь дотор 2 шигтэй гэдэг чинь нэг нь 11 мянгаар авсан гэсэн үг. Гэтэ энэ би дотор 2 шигтэй энэ анзаарах юм даа. Угаасаа 2 шигтэйсэн юм шүү дээ. Энд энэ зураг юм байсан шүү дээ. Энэ хараг. За тэгээ олионгоос энэ хоёрыг аваад тэнгуут арт боксоос амар хөөрх юм авсан за. Нара массаж тийм жижигхэн сам. Миний нэг хөтгөөсөнд яг энэ сам жижигэн л тэгтээ цүнхлээ явчаад яг зүгээр л юм. Их самтаа л гэж удаад гал дотор. Тэнгуут энэ болохоор амны га амар хөөрхөн хацтай. Тэгээ энэ амар олон төрлийн жимстэй зөндөө байсан гүзээлцгэн тоормоор гэдэг. Би болохоор нэг лаймтыг авсан. Яг нөгөө жижигхэн гошлонгтой хингүүтэй хийгээ ингээ аваад явж хөрхөн санагдаа. Мэдээ. Зя тэнгүүтэй эндээсээ энэ нэг болохоор бас арт боксоос авсан. Энэ олион онгоч гэдэг юм. Энэ болохоор нэг 7 хоногт 2 удаа ч юм уу ингээд шүдэндээ ингээд наачдаг байхгүй. Тэгээ шүд цайруулдаг. Энэ ингээд дотор хэдэн шүхтэй байдаг лээ. Ингээд 7,900 өгчээсэн. Купон дээр бас байдаг да. Яг хэрнээр адилхан л үнэтэй байдаг. Олион онгоч төр.
Өчтөр тэгээд найз нь штэ. Олив биш олив нэг чэд зураг даруулаад. Тэгээ нөгөө нэг видеонд чи сүүлийн 6 сарын заавал зураг гэдэг штэ. Энэ болохоор би аль нодлон бараг 9 сарын өмнө даруулсан зураг байхгүй юу? Энд дэр ихтэй бүр амар юу байгаа зэг нөгөө нэг Korean girl шиг гарсан байгаа ч гэх шиг. Би биш юм шиг байгаа гэдэг. Тэнгүүт өчигдрэх болохоор тэг би энийг бас авиж очил за бас нөгөө сүүлийн 6 сар гээ бас буцааг томловчдод дахиад даруулаад өчигдөр фитнес дээр явахдаа замдаа даруулчихсан. Одоо яг энэ зэрэг гаргаас тээ. Яг үсээ ингэ боцоо. Би яг нөгөө нэг даруулна за маргааштай өнөөдөртөө даруулчихъя гэж бодсон байсан хгүй өчигдөр. Тэгсэн чи яг фитнес руу алхаа явжсэн чи замд нь нэг яг зураг дардах газар байдیں۔ Тэгвэл за цэцгээс ороод даруулчих. Тэгээд даруулчихсан. Оо. Тэгээ энэ чинь чэ зураг үнэтэй 20 мянга. Би бүр саяны ихэнд харуулсан цэ зургийг бүр 30 мянгаар даруулчихсан шин. Хараа тийм үнэтэй гэдэг нөхөг нүт чинь. За тэгээд Солонгостэй штэ нэрээ нөгөө дүүрээр ховны уус нь өөр идэг. Тэгээ за тэр ховны уусандаа хаяхгүй бол торгуулдаг. Тэгээ бид ховны уу дагаад энэ болохоор ингийн ховны уус. Тэнгүүдээ энэ болохоор юм шимэрсэр хоолны үлдэгдэл хайдаг уут. Тэгээд маш орчин дээр банана за тэгээд дайсаа орж болохоор зөвхөн энийг л авсан ганцхан. Тэгээ энэ хөшлөнгөтэй болохоор энэ сам ам тэгээд тэр амны спрей жижиг сайд хэрэглэл мэрэглэл уруулан бүлэгч тиймэрхүү юмнуудаа хийчихье гэж бодсон байгаа. 2000 воноор. За тэгээд миний муу энэ маань заяа би нөгөө аюу их юм авч явдаг байхгүй юу. Тэгээд фитнесийн одоо нөгөө пүүз тэгээ хоол моол гэх тэгээд аюу хүн юм байдаг болохоор энэ цүгч гэжтэй уут. Энэ маань бүр айгу муужирсан нар энэ ингээд стресс мэтрээ заас энийгээ солиод бас арайчтэй. Уул нь мэрэд надаа ингээд фитнесийн бүр ингээд үүрэгч авч явсаахгүй. Тэгээ тэрийг ингээд байнга үүрээд явна гэхээр айгу төвхтэй санагдаад хаяада хувцсан дээр ингээд цогцохгүй. Тэнгүүд надад болохоор шууд ингэж юмнуудаа ингэж хэлээ ингээл гараа шууд айгу амраагаад байгаа байхгүй. Тийм болохоор тэгээ энэ сүрээ одоо хаяа гэж бодоод хэдий гэж бодоод Хэдий гэж бодоод ямар болоод илч. Тэгээ сая йог дотроос энийг авчлаа. Энийг зөв. Мэр зүгээр гасд. Бүгд хавцаар цацаад 15,000 вон гинэ. 15,000. Одоо энийг одоо халаагийн үг даа. Тийм баясгалтай болчихсон. Энийг тэгээд нэг юм болохоор энэ ч ингээ камерт болохоор надаас айгүй таалагдчихсан. Юм ба. Бас нэг карт мартай ичгээр. Тэгээ энэ дотроо бас ингээд таслахаатай болохоор энэ ч бас юмнуудаа ингээд хүчүүлгээр санагдсан. Ямартай ч пүүз хоол жижиг саж юмнууд багтчихэл байх хэмжээний цүнхтэй хоолнуудаа болоо. Тэрнээс шүнтэй хэмжих нь хамаагүй. За одоо энэ нөгөө хэмнүүдээ тэгээ сайхан зэгцлээд сайхан усанд ороод маскан тавиад шүдний наалтан тавиад тэгээд гоё мэрэгдийн хоол моолыг хийгээд тэгээд сайхан амрья. Гэс одоо нөгөө нэг ийм байгаа дээр юмнуудаа амжуулаад дуусгаад тэгээд нэм үсээ хөвтөхгүй бол одоо нэг хөвтөжүүл бүр залхуураад байвал сүнжирсэн юм болчихно. Одоо угаасаа цаг 6 өнгөрч ийн гэдэг чинь тэгэл юм ээжэд 7-8 болоо л угаасаа тэг унтах цаг бол. За. Тэгээд ер нь влогоо бараг энэ үрийг ингээд дуусгачих дөө. Одоо өөрөө чирэх. Тэгээд найзах Instagram хий дагаарай. Баяртай дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяр энэ хүртэл миний бичлэгийг үзсэн бүх хүмүүс хөөрхөн шүү. Bye.